Хөгжмийн зохиолч Бямс сүрэнгийн Шарв нь Сэрсэн тал зохиолоо 1984 онд бичиж байжээ. Тухайн онд улс тунгалсны 60 жилийн ой тохиож байсан гэдэг. Нийт 150 хүнтэй найрал хөгжимчид алдарт Чулуунгаан удирдлагаар Сэрсэн талыг тоглож байсан гэдэг. Анх тоглогдохдоо олон хүний сэтгэл шингэсэн учраас өдийг хүртэл дардан замаар явж байгаа билээ. Хөгжмийн зохиолч Шарвгаан үндэсний найрал хөгжим зориулан бичсэн түүний анхны бүтээл Сэрсэн тал байлаа. Магадгүй түүний бүтээлүүдээс хамгийн олон удаа тоглогдсон энэ бүтээл гэдгийг нэгэнтээ хүмүүс хэлж байна. Ерөнхийдөө энэ бүтээл нь захиалгаар бүтсэн байдаг. Шарвгааг тухайн үед төрийн тоглолтыг найруулж байсан Жанцан Норвгой өрөөндөө дуудаад ардын найрал хөгжим зориулсан зохиол хэрэгтэй байна гэсэн гэдэг. Сургуулаа дөнгөж төгссөн Шарвын хувьд нэлээд хүндэтгсэн даалгавар байсан гэдэг. Тэрээр "За, би бичье л" гэсэн байна. Тэрээр энэ тухайга харин их амархан бичсэндээ одоо бодоход тэгж их сууж байлаа, ингэж зовж байлаа гэж бодогдох юм ёор алга. Нэг л мэдхэд дууссан. Дуусчгаад найрал хөгжмийнхэнтэй дуургаж үзлээ. Чулуугаа удирдах байсан концертын найруулагч, зохион байгуулах комиссийнхэн гээд олон хүн сонссон. Аргагүй шүү дээ. Нарийн хяналттай байсан үеим чинь жаахан засвар оруулж байсан санагдаж байна. Тэгж энэ бүтээл маань бүтсэн байдаг гэлээ. Шарвгай багада хурдан морь унаж хөдөө өссөн хүүхэд. Малчны хүүхэд байсан бөгөөд Сэрсэн талыг бичгэд түүний бага ахуйн насны амьдрал ихээхэн нөлөөсөн гэдэг. Сэрсэн тал зохиол бол ерөнхийдөө Монгол орны сэрж буй амьдрал, талд амьдрал, сэрж буй тухай. Тэр дотор наадамж орно. Монголын ард түмний сэрж байгааг хийж бүтээх зориг, эрмэлзлийг дүрслэх учиртай байжээ.